Ингээд ихний мэдээлэл улсын хурлын гишүүн асан Гүшүүзан Батбаяр Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Баясгалан нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Тэднийг заллин хийсэн, мөнгө угаасан, хамаарал бүхий хүмүүсийн нэрээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан дархан цаазд богдхан ууланд болоод яарамгийн дэнжид их хэмжээний газар авч зориултын дагуу ашиглаагүй зэрэг хэрэгээр шүүж байгаамаа. Тодорхойлбол 65.5 га газрыг авч зориултын дагуу ашиглаагүй улмаас улсад 28.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж улсын яллагч үзэж байна. Хэргийг иргэн сануулах юм бол Гүшүүзан Батбаяр болон дуучин Баясгалантай холбоотой хэргийг 2023 оны 4-р сарын 6-нд хаан уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтээр хилцээд одоо хэрэгсэхгүй болгож хэрэгт холбогч нарыг цагаатгсан байдаг. Тэгвэл нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг үндэслэхгүй цагаатгсан нь үндэслэхгүй хэмээн үзэж одоо нийслэлийн давцсан алдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн улмаар өнөөдөр шүүх хурал үргэлжилж байгаамаа. Гүшүүзан Батбаяр дуучин Баясгалан иргэн цэрэнд орж болормоо нарт холбогдох хэргийн талаарх мэдээллийг хүргье. Гүшүүзан Батбаяр түүний эхнэр Баясгалан нарыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компаниудын нэрээр амралт, аялал жуулчлалын цогцлбор, ахмадын болон жирэмсэн эхчүүдийн соёлол, усан спорт цогцлбор, цэцэрлэг түрээлэн барин хэмээн дархан цаазад богдхан уулын арцдын болон чулуутын аманд нийт 65.5 га газрын ашиглах зөвшөөрөл авч төрд их хэмжээний хохирол учруулсан. Мөн Уранган компани захирал хаваг сүрэн нарын иргэдэд тухайн газраас өгч оронд нь автомашинууд авч мөнгө угаасан. Түүнчлэн Гүшүүзан Батбаярыг иргэн цэрэнд орчтой хамтран гашуун сухатаас ганц мод хилгийн бомб хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү туузан дамжуурга байгуулах ажилд хамтран хөрөнгө оруулалт хийн хэмээн бүгд наримдах хятад ард улсын иргэн Евразиа International Investment Group компанийн захирал Үү Сичанаас 13.9 тэрбум төгрөг залилсан. Түүнчлэн Гүшүүзан Батбаярыг иргэн Балармаатай хамтран засгийн газар улсын хурал тэргүүн шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар өвлдөж бүгд наримдах хятад ард улсын хөрөнгө оруулалтаа Евразиа International Investment Group компани захирал Үү Сичан гэх хүнд итгэл төрүүлэн 2.8 тэрбум төгрөгтэй тэмцэх валютыг залилж авсан. Ингэхдээ тус иргэнийг тухайн үеийн ерөнхийлөгч Элбэгд орж тэргүүн шадар сайд Алтан уяг байгаль орчин аялал жуулчлалын сайд Ганс сүх нартай уулзах уулзалтыг зохион байгуулсан зэрэг гэмт хэрэгүүдэд холбогдуулан шалгаж байгаамаа. Тэгвэл шүүх хурлын үеэр хэрэгт холбогдогч нарын өгсөн мэдүүлгийг хүргэе. Би бүгд найрамдах хятад ард улсын иргэн Үү Синчинийг ажил хэргийн шугамаар танина. Гэхдээ энэ хүнээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Мөнгө авсан баримтад миний нэгт гарын үсэг байхгүй. Харин цэрэнд оржиг бол танин гадны хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй учраас Үү Синчаг ерөнхийлөгч тэргүүн шадар сайд байгаль орчны сайдтай уулзуулсан. Үү Синчинаас манай эхнэрийн дансанд орсон 3.6 сая $10 хувьд цэрэнд орж надаас зээлсэн мөнгөө өгсөн. Би ч цэрэнд оржоос мөнгө зээлдэг байсан. Мөнгө зээлсэн тухайга тухайн үед авилгалтай тэмцэх газарт мэдээлж байсан. Энэ хэрэгт намайг холбогдуулж байгаа нь улс төржсөн үйл явдлаа. Үлзийт голын их компанийн нэр дээрх газар бол миний газар биш. Миний хувьд хөрөнгө оруулагчаар ажилласан. Гэхдээ энэ газарт надаас гадна 28 хүн бүтээн байгуулалт хийсэн. Энэ бүх хүн хууль зөрчсөн гэсэн үг. За тэгвэл энэ хүмүүс бас шүүхэд ирэх юм байна гэж би ойлгосон. Зориулалтын дагуу ашиглаагүй гэж байгаа энэ газрууд өнөөдөр суурьшлийн бүс болсон. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон үндсэн хуулийн цэцэн хүртэл энэ газарт үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед газар авахын тулд аялал жуулчлалын зориултаараа гэдэг агуулгыг тусгасан байдаг. Энэ бол төрийн байгууллагуудын уялдаагүй ажилтгтай холбоотой үүссэн асуудал. За мөнгө угаасан хэрэгт татврын ерөнхий газраас миний болон байгууллагын дансыг шалгаж мөнгө угаасныг тогтоогоогүй. Би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Үү Синчанаас 2009-с 2010 оны хооронд 1.2 тэрбум төгрөг авсан. Үүнийг 2.8 тэрбум төгрөг болгож барагдуулсан. Иймээс хэргийн хөөн хилцэх хугацаа дууссан гэсэн үндслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Евразиа International Investment Group компаниас би ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Харин Үү Синчанд хувьцаа зарж мөнгө авсан. Энэ хүнд учруулсан гээд байгаа 13.9 тэрбум төгрөгийн хохирлыг тодорхой баримтаар нотлох хэрэгтэй. Бүгд найрамдах хятад улсын иргэн Үү Синчан бол Монгол улсын хууль тогтоомжийг сайн мэдэх, залилуулах хүн биш.
Прокуророос Гөвшөөзан Батбаяр дуучин Баясгалан нарт 76 хуудас бүхий яллах дүгнэлт үлдээд байгаа юм. Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.